За санаагаа багцлаад товчлоод ганцхан өгүүлбэрэл чи асуулт байхгүй үг болгоод гол хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр бид нар өнгөрсөн нэргээж олон жил явчлаа. За хоёрдугаарт нь ерөөсөө энэ яагаад шалгуур үзүүлэлт зорилттой төвшин энтер гэж яриад байгаа вэ гэхээр 100 сая төгрөг зарах уу 10 тэрбум төгрөг зарах уу гэдэг чинь үүнээсээ хамаарат байгаад л учир байгаа. Малын одоо жишээлбэл ашиг шимийг нэмэгдүүлнэ гэчээ тэрхэн яаж гэдэг нь байхгүй. Малынхаа тоон дээр анхаарах юм уу? Эсвэл эрчимжүүлсэн мал аж ахуйг хөжүүлэх гээд байгаа юм уу гэдэг зэрэг нь байхгүй учраас тодруулаад байгаа шүү. Тэгээд үнэлгээ мониторингийн ажлын хэсэг энэ дээр салбар хувааж маш нарийн ажилласан. Энийг бас шууд аваад ашиглах боломжтой гэдгийг хэлье. Түрүүн ганцхан юунаас иргэд маань гишүүдүүдийг иргэд маань ойлгох юу вэ гэхээр нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж чадаад нийгмийн даатгалд хамрагдуултыг л нэмэгдүүлэх ёстой үстэй. Энэ тоо өсөх ёстой. Гэх мэт ийм маш энгийн юм шиг мөртлөө